Энэ явдал Өмнө Говь аймгийн өмнө хэсэгт болжээ. Өвөл маш хүйтэн болж, газар дэлхий засанд дарагдан, өвс ногоо муу хідэн мал нь идэх юмгүй айл хунар байж суухын аргагүй зутарч эхэллээ. Бүлэж чадал сайтай айлууд нь нүүдэл хийж, газрын харыг бараад нь нүүсэн ба, нэгэн залуу жирэмсэн эхнэрийн хамт хідэн малтайхан хоцорхоос өөр аргагүй хүрсэн байв. Цаг хугацаа өнгөрч, эхнэр нь түрэн хүүтэй болж, хүүтнийрч арай зөөлрж, хаврын сартай золгоход цөөхөн хитгэн мал үлдсэн байсан ба зодонд ихэнхийг нь тавиад туусан байжээ. Нэгэн өдөр гэрийн эзэн тэнгэр гайг болохоор ойр хавийнхаа газрыг сониучлан гэрээсээ нилээд хол дов толгодон тойрон явж нэгэн уулын ам өгссөн хавцлан ихэнд ирэв. Хавцлыг даган өгсдөл ам нь нилээд нарийслаа. Гэтэл яг тэр нарийсан хэсэгт хідэн бэлтрэг байсан ба тэд маш туранхай үнэхээр өлссөн хоолгүй утсан бололтой байжээ. Өлөгчин их чон тэр үед байсангүй. Залуу гэртийн иргэн ирж ихнэртээ энэ тухай сонирхуулан ярьтал ихнэр нь амтан хүн ялгаа юу. Тэр өлссөн бэлтгэрүүдэд гадаа буй зуднаар өгсөн малын сэгнүүдийг хэсэглэн хувааж аваад шүхийг санал болгожээ. Залууч сэгийн даахаараа шууданд хийж бэлтгэрнүүдийн ойролцоо хавц руу аваачиж хайдаг болов. Цаг хугацаач арай найшилж гаднах сэгэж зөөж дуусах үед бэлтгэрнүүд ч сүрхий хөдөлгөөнд оржээ. Нэг өдөр хавцал руу хөөд очтол нөгөө хідэн бэлтрэг их чон бүгд байхгүй болсон байлаа. Нилээд хідэн хоногийн дараа шүн дунд унтаж байтал гинэд гэрийнхэн гадаа эргэн тойронд нь чон өлтөн хашаандах зуднаас нь үлдсэн хідэн хоны маань үргэж эхнэр нөхөр хоёр гарахаас чайн хизээж хаалга зад онгон чоннууд ороод ирхүүлээ гэхээс сүнсэн зайлахт өгчээ. Нөхөр нь эхнэртээ уурлан чамаас л боллоо. Хідэн малын сэг аваачж өгөх гэж байсан хідэн бэлтрэг тийжээж өөрсдөө сүултэн бариулдаг байжээ хэмээн өглөн эхнэр хүүхдийн дас тэрэн орж ирэхийг нь хүлээн хэвтэнэ. Гэтэл чоннууд гэр тойрж баахан үлэлдэн байснаа чимээг болчихов. Гарч харахаа сайн хөвцээр нэг мэтгэд нам унтаж өглөө болсон байлаа. Шөнө улсан явдлаа санан эхнэр нөхөр хоёр нөгөө хідэн хон ямааш дууссан байх. Гисээр гэрээсэн хамттан гартал хідэн мал нь хашаанда бүрэн байна гин. Эхтэл хашааны баруун өнцөгт нэгэн хар нүдэн шин гарсан охин хураг байхыг хараад мэлэг гайхав. Өөрсдийнх нь биш, чоннууд л хураг зууж ирсэн болж таарлаа. Чон ингэж мөнгө тэнгэрийн хишгэр хариу барьсныг залуу тэр үедэн ойлгосонгүй. Орон цагч ирж ингэж хөвөлсөн нэгэн өвөл өнгөрлөө. Гэтэл дараа жилээс нь өнөөх хар нүдэн хураг ихэрлэж, жил өнгөрөх тусам тэр залуугийг хар нүдэн хурганы удмууд ихэрлэн хотондон хонин дүүрчээ. Тийм л орчлон ертөнцтэйг нэгдсэн ухамсарын төвшөнд хүрсэн учраас би чоныг тэнгэрлэг, хэмэрлэг гэдэг гэж ойлгодог. Амьдралын төлөө эцсийн хүртэл цэмцэж дуусдаг. Ингэхдээ эр бяр ов залиас авахуулаад байглаас заяасан бүхнийг дайжилдаг амьтан бол чон. Хүнээс тутамгүй арга ухаан сэлж өнөрнөөс ч илүү ов зал гаргадаг гэд чон гэдэг амьтны талаар мэдэхгүй хүн бараг байхгүй. Бурхан амьтдад хүссэн нэг зүйлийг нөгч байхад чон ухаан гуйж авсан гэдэг. Дараа нь хүн ирээд арга гэдэг зүйлийг авсан гэдэг домогч вэ.